엠메차노 반갑습니다. 네, 자, 오늘, бүгдээр баяртай байна. 네, 오늘 제품 강의를 맡은 샤론 로즈 마스터 한용입니다. 반갑습니다. За, өнөөдрийн хичээлийг заах Ханьюийн Шарнаас мастер байна. 네, 오늘 몇 명이 온 거야? 6천 명? 예, 9천 명 되겠습니다. 네, За, өнөөдөр 6,000 хүнд би хичээлээ зааж яана гэж бодоод заана гин. 네, 성공할 사람만 들어온 것 같습니다. Энэ хүмүүс яг амжилтанд хүрэх хүмүүс байгаа хгүй өнөөдөр хичээлд орж ирсэн. 네, 우리 사장님들은 질문 하나 해봐야지. 나는 리더다. Өөртөө 나는 ингэж хэлгэнэ. Би 리더다. бол лидер гэж хэлгэнэ. Өөрөө өөртөө. Би бол лидер, жинхэнэ 왜 лидер. 자신이 없어, 왜? Ягаа ингэж 다 өөртөө хэлэх байгаа 리더죠? юм 예, хэлээ. Би бол 리더들만. жинхэнэ лидер хүн гэж хэл. Би бол 리더, жинхэнэ лидер. 네, 리더들만 있어서 강의를 안 해도 될 것 같아요. За тэгвэл одоо хичээл хийж яах юм. Бүгдээрээ жинхэнэ лидер юм бол. 네, 저를 모르시는 분이 있나요? Намайг анх харж байгаа хүн байна уу? Танихгүй хүн байна уу? 아, 있을 것 같아요. 네, 제가 공유하고 시작할게요. За тэгээ би дэлгэцээ ширлээд эхлэе. 오랜만에 강의를 해서, 잠깐만요. За дэлгэцээ ширлээд эхлэе. 제가 오늘 제품 강의 할 게 요 두 가지라서 양손에 들고 있습니다. За ингээд бүтээгдэхүүний хичээлийг заана гин. Би хоёр агартаа барьсан байгаа энэ бүтээгдэхүүний талаар. 네, 저를 모르시는 분들이 있을 것 같아서 저는, 애터미 만나기 전에 전업주부였고요. 이렇게 취미 생활만 했었습니다. За мэдгүй хүн ч гэсэн байгаах те. Би Ятамитай уулзахаас өмнө сайн дурын одоо хөгжмийн тийм тоглолтыг хийдэг хүн байсан. 네, 조금 신나 보이죠? 색소폰, 그다음에 드럼, 라인 댄스 이런 걸로 우리 어르신들한테 봉사 활동을 했었습니다. За тэгээ бөмбөр, саксофон гэдэг ийм те янз бүрийн хөгжмийн төрлийн зэвсгээр сайн дурын үйлчлэл хийдэг хүн байсан. 네, 요즘은 AI가 참 그쵸? 잘 만들어주는데 너무 뚱뚱하게 나왔다. Гинтээ 너무 좋은데. 네, За ингэнэ. Сүүлийн үед одоо AR те янз бүрийн аргаар айгүй гоё ингээд ухаалаг ингээд хийгээд өгчдөг болсон шүү дээ. Тэгээд намайг жоох ингээд мералаг ингээд хийгээд өгсөн мөлий. 네. 신나 보이죠? 우리 사장님들도 하고 싶은 거 있나요? 혹시 이 중에서? Гоё харагдаж байгаа сте гинэ. Ингээд хараад өөрөө гарахаар гоё юм бэлээ. Та бүхэн ч гэсэндээ энэ доктороос те аль нэгийг нь хийхийг хүсэж байгаа сте. 우리 토야 팀장님은 어떤 거 하고 싶어요? 어디 중에서? 여기 중에서? 음악 중에서? 여기 뭐 드럼, 라인 댄스, 색소폰, 난타 요 음, 중에서 저 하고 싶은 거 원래 없죠? 이게 너무 그거 능력이 없어갖고 생각을 하지도 않은 거죠. 도야는 이러면서 관심, 예, 이쪽엔 관심이 관심이 없어, 없어요? 도야. 예, 어, 남막 ингэнэ энэ хөгжмөл дотор туяа алийн сурахыг маань хөсөрмөр байна гэхээр би одоо энэ талаар ястай авьяас байхгүй болохоор өстө мэдэхгүй байна тулгамдаа. 얼마나 재밌는데요. 체닝이 없어갖고. 자, 댄스, 댄스. 네. 그랬다가 애터미를 만나서, 제가, 처음에 저는 해모임에 반했고요. 그 다음에 화장품에 반해서 애터미 사업을 시작하게 됐습니다. За тэгээд би ер нь бол ийм ажил хийдэг байж байгаа. Тэгээд хэм уяам гоо сайхны бүтээгдэхүүнд хатагдаж тийм ээ дурлаж ингэж орж ирэх болсон. 자, 이거 우리 사장님들 포스트 바이오틱스 다 주문해서 드셔봤나요? За энэ шинээр гарсан ашиг багтай байхгүй юу? Probiotics гэдэг энийг өөж үзсэн үү нэ поsti biodux гэдэг. 네, 어렵죠? 포스트 바이오틱스 코발렌스 5000셀. Энэ ингэнэ монголоор орчуулахаар одоо юу юм бол та posti biodux coabalance 5000 гэдэг тийм их олон юутай юм шиг. 네, 그냥 소비자들한테는 그냥 포스트 바이오틱스라고 하면 알더라고요. За тэгээд зүгээр одоо тийм хүмүүст бол зүгээр posto biodux гэхэлэр угаасаа ойлгодог гинэ.
인신을 가서 아시죠? 근데 진짜 확실히 효과 좋고요. 저희는 벌써 한 상자 다 먹었는데, 진짜 꼭 드셔보고 권하고 싶어요. За тэгээд энийг гарангуут нь ингээд уугаад үзсэн. Бас бусад ашигтайтай харьцуулаад уугаад үзсэн. Үр дүн нь бол үнэхээр тодорхой юм билээ. 그러니까 효과가 어떻게 나타나냐면 장이 안 좋은 사람은 이걸 먹잖아요. 그러면 화장실을 종실 팀장님 같은 경우는 하루에 두세 번도 가고 그다음에 이제 저도 두 번 정도를 가게 되더라고요. 처음에 이제 뭐 한 포, 두 포 정도 먹었을 때 그랬던 것 같아요. 하루에? 네네. 하루에 화장실을 세 번 가게 되더라고요. 근데 근데 그게 나쁜 하루에 게 두 아니에요. 포예요? 아니, 하루 한 포인데 음, 이틀째 먹었는데 그런 현상이 있다고. 음. 음. За ингэнэ. Одоо нөгөө нэг ингэж байгаа байхгүй юу? Энэ бактерийг өдөрт уугаад бодит үр дүн нь яасан бэ гэхээр энэ бас давхар гэдэс цэвэрлэх тийм ээ. Тэгээд энэ нөгөө нэг солонгос өвч нарын сонссноор болохоор нөгөө нэг одоо ашид бактери, ашид бактерийн бас нөгөө нэг өгөөж бас ашид бактерийг хооллох зүйл бас байдаг юм билээ шүү дээ. Тэрнтэй хам савлагдсан гэж сонсон. За тэгээд нэгийг өдөрт нэгийг л нэгийг уугаад туншил хэмжээний болохоор 2 3 удаа ойлгосон гинэ. За ханивын хөгжөөний болохоор 2 удаа нь ойлгосон гинэ. Одоо нэг шууд хурдан ингэж нөгөө үйлчилж гэсэн үг тэр хэмжээгээр. 예, 다른 분들도 얘기 들어보니까 그런 현상이 다 있더라고요. За тэгээд өөр хүмүүс ч гэсэндээ ингээд харахад бүгдээрээ сонсоход бүгдээрээ яг тийм юутай байсан. 그러니까 그게 안 좋은 게 아니고 화장실에 몇 번 가는 게 안 좋은 게 아니라 이제 장이 안 좋은 사람들은 그거를 이제 변을 요걸 먹음으로 인해서 뭐라 그래야 되나 많이 보게 되는 거예요. 근데 그게 장이 안 좋은 사람만 이제 그렇게 좀 나타나는 것 같아. 처음에는. За тэгээ хүн болгон дээр өөр өөр шүү гинэ. За жишээ нь хэм бол энэ болохоор туншил шинжээний бит хоёрын гарсан өөрчлөлт байхгүй юу? Тэгэхээр зэрэг бусад хүмүүс дээр ч гэсэндээ өөр өөр одоо нөгөө нэг өөрчлөлтүүд гарах байхгүй юу? Тэгээд нөгөө хүнийхээ нөгөө гэдэс дотрын одоо үйл ажиллагаа асуудлаас шалтгаалаад өөр өөр гарна шүү. 자, 우리가 왜 이제 보면 면역력의 70%가 장에 있다고 하잖아요. 그래서 특별한 원인이 없는데 증세가 나타나는 분들이 있어요. 그거는 장 때문이 아닐까 한번 의심해 봐야 된다고 해요. Тэгээд ер нь бол ингээд хүмүүсийн ингээд дархлаа асуулттай хүмүүс байдаг шүү дээ. Дархлаа асуулттай хүмүүс бол ерөөхдөө ингээд бодож үзэх хэрэгтэй гинэ. Ер нь одоо ихэвчлэн дархлаа асуулттай байдаг хүмүүс одоо нэг ходоод бүдүүн нарийн гэдэсний үйл ажиллагаа сул байдаг. Тийм учраас ихэвчлэн энэтэй холбоотой байдаг. 여기 지금 한번 우리 사장님들 한번 체크 한번 해보고 본인들이 이렇게 한번 생각해 봐요. 자기는 몇 개에 해당하는지 한번 요거 아침마다 배가 빵빵한다든가 하루 한 번 제대로 변을 못 본다든가 배에서 자꾸 꼬르륵 소리가 난다든가 음식을 먹으면 무조건 더부룩하다. 이런 분들 Одоо нөгөө 그다음에 энэ дээр ингээд зөвлөсөн юмнууд байгаа байхгүй юу? Өглөө ингээд өөрсдийгөө бас нэг ингээд нэг чагнаад үзээрэй гинэ. Өөрийнхөө одоо бүдүүн нарийн гэдэсний үйл ажиллагаа. За өглөө болгон тийм ээ гэдэснээс нь одоо тийм нөгөө нэг ингээд шур гэх нэг дуу гардаг шүү дээ. Тийм дуу гарч гин үү тий. За тэгээд энгийн зүгээр хэвийн би ингээд тийм ээ одоо хүндэрч чадж гин үү тий. Тэрийг ингээд чагнаж үзгинэ. 다 했나요? Та 해야 돼요. 자, 이제 다 бүгд 해요, 그냥. хийчихгинэ. 예. За хоол идсний дараа нэг ингээд санхаагаад нэг л шингэхгүй байгаа юм шиг мэдрэмж гарч ийн үг нь. За тэгээд одоо нөгөө нэг хий гарахаа тэг гидсний хий гарахлаар тэр үнэр нь бас нэг амир хэвийн биш байна уу гэдгийгээ шалгаж үзгэж байна. За тэгээд ямар нэгэн байдлаар ингээд хайт хийгээд би ингээд турахыг хүссэн ч гэсэндээ ерөөсөө ингээд турахгүй байна уу. Тэгээ энэс болоод одоо нэг ингээд стрессж байгаа бодлогоширж байгаа хүмүүс. За тэгээд 0-д орохдоо тийм ээ 10 минутаас дээш ингээд одоо байж ш би одоо тийм ээ хүндэрдэх ийм зүйлүүд танд байгаа юу бодож үзгэнэ. өөр дээрээ тестэлж үзгэнэ. 네, 다 읽었죠? 예, 네. 본인들이 여기서 해당하는 게 0개에서 뭐 1개 뭐 이 정도는 괜찮은데 5개 넘어간다거나 이러면 병원에도 한번 가볼 필요가 있고 관리를 좀 해야 된다고 합니다.
За яг хоо ер нь бол энийг нэ тестерхүүл юм байна л та манайха. Тестээ өөрийгөө тестэлж үзээд за тийм 5-аас дээш ингээд танд ингээд тохиолдож байгаа бол ерөөхдөө ингээд яах хэрэгтэй гинэ. Эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай л болно гэсэн үг юм байна. А тэрнээс доош тийм ээ 1 2 байх юм бол ерөөхдөө яах вэ? Байх хэвийн гинэ. 자, 그러면 우리가 유산균이 되게 많은데, 그러면 뭐를 먹으래? 세 가지 다 먹어야 되는 거야? 뭐, 이렇게 생각할 수 있잖아요. 근데 제가 확실히 알려드릴게요. 우리 친생 유산균 있죠? 그거는 프로랑 프리가 같이 들어있어요. За 우리 그냥 бидний манайд нэг одоо Солонгост байдаг 4 сарын хэрэглээний ашиг бактери байдаг шүү дээ. За тэр ашиг бактери ингээд олон төрлийн ашиг бактери байдаг. Энийг одоо тэгээ бүгдийг уух шаардлагатай юм болов тий. Заавал шаардлагагүй байгаа. Тэгээ энэ дээр ингээд тайлбарлаж өгье. За 4 сарын ашиг бактери бол 2 төрлийн бактери орсон гэдгийг л санах хэрэгтэй. Нэг нь болохоор ашигтай бактери, ашиггүй бактери буюу хүний одоо ашигтай бактерийн хооллох, өгөөш гэх юм уу тий. Тэрнтэй хамт орсон байдаг. 그러면 프로는 뭔지, 프리는 뭔지, 포스트는 뭔지 여기서 알려드릴게요. 자, 프로는 역할이 살아있는 유익균이에요. За пробиотикс гэж ярьдэн штэ тийм ээ. За про гэдэг нь болохоор про гэж ер нь юу хэлээд байгаа юм бэ гэхлээр зэрэг амьд оршиж байгаа амьд ашигт амьд бактерийг хэлж байгаа. 그리고 장에 직접 들어가서 이렇게 균형을 맞춰주는 역할을 해요, 프로가. За тэгээд бүдүүн нарийн гидсэн дотор чанаа 들어가서 네, 장에 들어가서 뭘 한다고 네, 했어요? 균형을 맞춰줘. 근육 움직이는 그거에. 몸에 맞게 해준다는 거지. За одоо гидсэн дотор ороод одоо бүрөөний одоо гидсэн дотор ороод юу хийдэг вэ гэхлээр зэрэг одоо гидсэн дотор хэвийн үйл ажиллагаа байх ёстой тэр хэвийн үйл ажиллагааг ингээд зохицуулж өгдөг гин. Яг хүний бие хэвийн байх одоо тэр орчин нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Тэр үйл ажиллагаа. 자, 그럼 프리는 먹이잖아요. 자, 프리바이오틱스는 유익균의 먹이에요. За одоо нөгөө 프로바이오틱스 гэж байгаа шүү дээ. 프로예요? 아까는 프로고 지금은 프리. 프리죠, 프리. 네. За сая болохоор 프로 ярьсан шүү дээ. Тий одоо болохоор пребиотикс нь болохоор зэрэг одоо ашиг бактери байгаа шүү дээ. Одоо бидний уусаа ашиг бактерийн хоол гэж ойлгож байна. За ерөнхийдөө амархнаар орчуулж байгаа учраас зарим хүмүүс нь ойлгож байгаарай. 그다음에 우리 신제품 나온 게 포스트바이오틱스. За тэгээд манай шинээр гарсан бактери маань болохоор postbiotics. 네네. 요거는 이제 유익균의 대사산물이에요. 어렵나? 아주 좋은 거예요. 제일 좋은 거. За энэ болохоор зэрэг одоо нөгөө ашиг бактери биш үү? Ашиг бактериуд дотроос хамгийн дээд зэрэглэлийн хамгийн сайн бактери гэж ойлгож байна. Пост. Одоо шинээр гарсан пост. 자, 그래서 쉽게 설명하면 농부 얘기를 하자면 이제 처음에 씨를 심죠. 이 씨를 심는 게 프로바이오틱스라고 생각하면 되고 프리는 씨앗의 영양분이라고 생각하면 돼. 그다음에 포스트는 결과물, 열매 이렇게 생각하면 쉽죠. 자, 처음부터 프로부터 얘기했어요. 프로. 네, 프로. Бурууны болохоор зэрэг одоо нөгөө нэг ингээд одоо газар тариалангаар бодох юм бол үүр гэж ойлгож болно гинэ. Үүр гэж ойлгож болно. За тэгээд пирүүн нь болохоор зэрэг одоо нөгөө нэг ингээд нахайлж гарч ирж байгаа үеийг хэлнэ гинэ. Пирүүн. Пуруу биш хоёр дахь пирүүн. Пирин. 포스트는 결과물, 열매 맺는. За тэгэнгүүтээ постийн нь болохоор зэрэг одоо яг соёолж исэн болов соёолаад бүрэн бүтэн ингээд ургаад боловсрчихсан бүрэн гүйцэд боловсрохыг хэлнэ гинэ. За тийм болохоор хамгийн төгс гэсэн үг байна. 자, 그래서 애터미 유산균을 먹을 때 어떻게 먹냐면 친생 유산균 플러스 포스트를 드시면 되고요. 아니면 SCI 유산균 있죠, 바이오. 그거 드시든 포스트랑 이렇게 드시든. 그래서 저는 권하는 게 그냥 친생하고 요 포스트를 같이 드시는 걸 권합니다.
Тэгээ энэ аш дэвтэр ер нь бол аш дэвтэрүүдийг ингээд хамт ууж өгөөд үр дүнтэй гэж яриад байгаа байхгүй ихэд хэдэн багшнараа сонссон ч гэсэн за миний хувьд бол яг би тэг гэж байгаа юм биш. Миний хувьд бол энэ бактериудыг ингээд судлаад үзэхэд за постбиотик гэсэн шинээр гарсан бактери байгаа шүү дээ. 3 дахь тий. Тэрийг ганцаа дангаар нь биш одоо 4 сарын хэрэглээний манай пробиотикс байгаа шүү дээ тий. Тэрнтэй хамтдаа ууж өгөх юм бол илүү зохицолгоотой зүгээр юм байна гэж харж байгаа. 네, 그러면 세 가지를 다 먹는 거예요. 그러니까 우리 소비자들도 잘 모를 수도 있어요. 그냥 유산균 하면 유산균만 먹는데 이렇게 프로, 프리, 포스트 이렇게 얘기하면 오 되게 유식하네 이럴 수도 있거든요. 그러니까 항상 우리 리더들은 프로바이오틱스, 프리, 포스트 이렇게 유산균의 종류가 세 가지 있다는 거 알고 계시면 좋아요. Тэгэхээр зэрэг ерөөхдөө ойлгох нь шүү дээ. Би ч ихсэн энэ одоо энэ нөгөө нэг ургамал ингэж зүгээр бидрийг ойлгохын тулд амар ингэж энэ усан гүний төрлийг ингэж бактерийн төрлийг хэлж байгаа байхгүй. Нэгдүгээр нь пробиотикс нь болохоор ер нь үүр гэж ойлгох. Гэт бүдүүн нарийн гэлсэн дотор ороод ерөөхдөө нөхцөлийг бүрдүүлж өгнө гэсэн про нь болохоор. За пребиотикс нь болохоор зэрэг одоо нөгөө нэг соёолж гарч ирэх явц тийм ээ гэдэг нь шүү дээ. За постбиотикс нь болохоор соёолоод бүр мөсөн дэлбэлээ гүйцэд боловсруулах ийм 3 янзын одоо ашиг бактери одоо үр дүнгийн хувьд гэж ойлгож байна. 네, 그래서 유산균을 반드시 드셔야 되는데 만약에 유산균이 부족하면 우리 몸에 신호가 와요. 처음에 소화기가 이상이 생기고요. За ер нь ингээд нөгөө нэг ингээд ашиг бактери тий бактери за ер нь ашигтай гэхгүй бүхний биед дах бактери ингээд одоо тий хэвийн биш болоод ирэхлээрээ зэрэг ингээд дохио өгдөг. Энэ хамгийн түрүүнд хоолны шингэц ингээд муудаад ирдэг. 네, 그래서 복부 팽만이라든가 가스가 찬다든가 뭐 변비, 설사, 소화불량 이런 게 다 소화기에 이상이 생기는 거예요. За тэгээ хоол идэхээр нэг л те цанхаагаа шингэхгүй байгаа бол бүдүүн нарийн гэлсэн доторх бактерийн одоо хэвийн биш байна гэсэн үг. 네, 또 이제 배변을 보는데 뭐 이렇게 토끼똥 같다든가 아니면 잔병감이 있다든가 그다음에 2, 3일에 한 번씩 본다든가. За хоёрдугаарт нь болохоор тий ерөнх ингээд 0-д орох үедээ 0-д ингээ хүндрэх үед 2-оос 3 хонжиж хүндэрдэг ч юм уу эсвэл тий одоо нөгөө нэг өтгөнөө удаан гаргадаг ч юм уу эсвэл бүр ингээд нэг хэлбэр нь өөр ч юм уу иймэрхүү байдлаар гарах юм бол энэ ч гэсэндээ одоо нэг дохио өгч ийн гэсэн. 네, 또 이제 면역력이 저하되다 보니까 감기도 자주 걸리고 피로가 지속되고 그다음에 이제 구내염, 입 안에 질염 이런 거 잘 생기는 사람 있죠. 종실 팀장님이네. 예, 면역력이 저하돼서 그래요. Тэгээд ерөөхдөө одоо нөгөө нэг 3-аас нь ямар одоо нөгөө ингээд нэг одоо дархлаатай холбоотой гэж яриад байгаа шүү дээ. Энэ ашиг бактери чинь дархлаатай холбоотой. Тийм учраас савлгүй ханаа түрээ, савлгүй ингээд ядраал байх. За эсвэл ам хамар тийм ээ хоолойны өвчөө амархан тусах. Ингэх юм бол ерөнхийдөө ингээд бүдүүн нарийн гэлсний байх ёстой химийн үйл ажиллагаа хэвийн биш байна гэсэн. 네, 그다음에 피부에 뭐 여드름, 가려움증, 뭐 집중력도 저하되고 수면도 잘 못 자고 이러는 분들. За тэгээ бас арьсан дээр ч гэсэн илэрч гардаг. Янз бүрийн тийм ээ арьсны харшил өвчин олдох ч юм уу тий. За тэгээд анхаарлаа сайн төвлөрүүлж чадахгүй байх, нойрондоо буу болох. 네, 그래서 우리 사장님들 아마 여기에 한두 개는 다 해당이 될 것 같거든요. 그래서 유산균은 선택이 아니라 예, 기본 원리. За тэгээд ашид бактерийг бол 관리구나. ашид бактерийг бол уух заавал хэн нэг нь шаардлагатай хүмүүс нь уух ёстой гэхээсээ илүү зүгээр би өдөр тутамдаа хэрэглэх ёстой гэж ойлгох. 네, 그래서 이렇게만 봐도 왜 유산균이 중요한지 아시겠죠? За энэ дээрээс ингээд харах юм бол тий би аш төвтөр уух шаардлагатай байна уу? Тий аш төвтөр хүний биед ер нь ямар шаардлагатай юм уу гэдгийг ингээд хараад ойлгож байгаа. 자, 그런데 우리 보면 이제 장에도 이게 환경 조성이 있어요. 그래서 유익균이 있고 유해균이 있고 저도 이제 유익균하고 유해균만 있는 줄 알았더니 중간에 중간균도 있더라고요. За ингээд ашид бактери ер нь ингээд олон янз байдаг гинэ.
За хүний эзэн дотор одоо бүдүүн нарийн эзэн дотор болохоор зэрэг ашигтай бактери байдаг, ашиггүй бактери байдаг. Миний бол ашигтай бактери, ашиггүй бактери л ингээд байдгаа гэдээ ойлгочихсон байсан ч үгүй. Тэр ашигтай бактери, ашиггүй бактерийн дунд бас нэг бактери байдгийн байна. 네, 그래서 우리의 유익균은 25%, 유해균은 15%, 그다음에 이 중간균이 60%나 포함되어 있어요. За тэгээд энэ дээр болохоор зэрэг ингэж байгаа гинэ. 유익균은 좋은 균이지. 이유균은. 예, 첫 유익균이 좋은 번째는 거고 유해균은 그래 그래. 나쁜 오케이 거고요. 오케이 오케이. За энэ бактери нь хүний эзэнд ямар хэмжээгээр оршдог вэ? Оршиж иж одоо тий оршиж байх ёстой вэ гэсэн чинь ашигтай бактери нь 25%, ашиггүй бактери нь 15%. За тэр нөгөө дундын бактери гэсэн чинь ан дээр байхгүй тийм байх ёстой. За тэгээд дундын бактери гэж бас нэг юм яриад байгаа. 2-3 янзын бактери байх ёстой гэж яриад байгаа байхгүй. Тэр нь болохоор ингээд 60% байх ёстой гэж үздэг гинэ. 자, 네. 그래서 우리가 유익균을 늘리려고 이게 유산균을 먹는 거예요. 이게 변을 못 봐서 먹고 이러는 게 아니라 좋은 균을 늘리기 위해서 유산균을 먹는 거예요. 그 있잖아 주상은 한 가지 궁금한 거였는데 네. 중간군이 무슨 역할을 하는 거예요? 이 균은 중간균이 차지하는 게 60%인데 만약에 내 몸에 유익균이 많으면 이제 이쪽으로 갈 확률이 있고 또 유해균이 많으면 이쪽으로 갈 확률이 있고 이렇대요. 중간에서 있대요. 중간에서. 말 그대로. 먹었을 때 그래서 중간에 사이는 군이 네네네. 있구나. 그치? 그렇지. 사이에 사이는 있는 잡스린 박테리긴 보여. 잡스린 음. 박테리. За Энэ энэ хоёрын завсрын завсрын бактери, завсрын бактерийн би яг ямар үйлчлэгээтэй ингээд ярихгүйсэн баггүй энэ хүн тэгэхээр яг ямар үйлчлэгээтэй ингээд энэ лавлаж асуусан. Энэ болохоор нэг одоо нэг ашигтай бактери, ашиггүй бактери гэж хоёр янз бүр цэвэрхэн байж болохгүй. Гэхдээ ашиггүй бактери нь 15% байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Хүний бүдүүнээр ингэсэн. Ашигтай бактери нь 25% ч гэсэн. Энэ одоо бактери ууснаас дундах энэ хоёрын дундаас одоо нөгөө ингээд 60% нь дундын бактери гэдэг ялгардаг гэж байгаа байхгүй юу? За энэ дундын бактери болохоор ашиг бактери их байх юм бол тэр зүг рүү ингээд очдог гинэ. Ашиггүй бактери их ингээд миний бүдүүн нарийн гэсэд амгаалж явах юм бол ашиггүй бактери рүү ингээд очиж нээждэг ийм дундын бактери гэж 60% байдгаа гэж эзэлдэг гин. За тэгээд чамкаман мажимага туняг. За тэгээд яагаад бид нар ашиг бактерийг уудаг вэ гэхэлэр зэрэг ашиг бактерийг ерөөхдөө нөгөө ашигтай бактерийн тоог өсөхийн тулд ашиг бактерийг уудаг байгаа гэнэ. 예, 그래서 얘 중간균은 그냥 우세한 쪽으로 가는 거야, 얘가. 중간균은 좋은 쪽으로, 우세한 쪽 역할을 함께 하는 거래요. Ер нь бол одоо нэг дундын бактери бол уг нь бол тий ер нь бол ингээд ашигтай бактеритай хамтарч ингэж одоо тийм ээ миний бүдүүн нарийн эзэнд очиж наалж ажиллаа хийдэг ёстой. 자, 그래서 이렇게 우리는 좋은 균형을 맞춰주는 장내 환경을 조성하는 포스트 바이오틱스, 코어 밸런스 이렇게 특별한 게 많이 들어가 있죠. 여기 보니까 고농도 포스트 바이오틱스, 그다음에 7종의 포스트 바이오틱스 배합, 엄선한 부원료, 이런 게 상크맛 또 블루메리맛 이런 게 다양하게 들어 있어요. За энэ дээр ингээд харах юм бол саяны одоо нөгөө шинээр гарсан тийм ээ positive biotox гэдэг энэ дотор маш олон төрлийн хэрэгтэй одоо энэ дээр харагдаж байгаа ийм давхар одоо 7 төрлийн тийм хамт орсон найрлагууд байгаа гинэ. Одоо би бүдүүн нарийн гэдсэнд одоо ашигтай тийм ээ одоо эслэг саяны 블루베리 гэдэг 다 어려우니까 이렇게 좀 넘어가고 또 요거는 우리 또 요건 차세대 인류 상품이고 특허가 2종이 보유하고 있고요. 또 유럽 수출 안정성도 확보했고 그다음에 GRAS 인증까지 받은 제품입니다. За тэгээд энэ нь болохоор зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн одоо тийм сертификатууд нь энэ ч ингэж байж гин гинэ. Олон улсаас хоёр төрлийн одоо тийм патент авсан. За Европод ч гэсэндээ хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг авсан. GRAS одоо тийм ээ гэрчилгээ хүртэл авсан. Олон улсаас тийм гэрчилгээнүүдийг авчихсан ийм баталгаануудтай. 자, 그다음에 또 이게 7종의 포스트 바이오틱스를 배합했어요. За 7 төрлийн positive biotic-с одоо positive бактерид тийм ээ орсон найрлагууд гин. 네, 요거는 상세히 안 하고 그다음에 또 엄선한 부원료를 사용했는데 이 곡물 중에도 기리하고 콩이 들어가 있고요. 그다음에 5종의 프로바이오틱스가 들어갔어요.
За тэгээд одоо 그 구리 гэдэг чинь юу лээ? 구리 юу лээ? 곡물, 길이 밥에다 안 넣어 먹어봤나 보다. 있어요. 그냥 길이, 콩, Энэ болохоор 음, юу юм бэ? Кун гэдэг чинь одоо 음, эднийх 음, нэг 음. кун гэдэг нэг өөрөнхий тийм аюу биен сайн гэдэг юм болгонд хэрэгэлдэг тийм нэг одоо манахаар бодвол одоо кун гэдэг чинь нэг 쌀같이 өөрөнхий 생겨갖고 тийм 이렇게 끼다란 거, 원단이 길이. 내가 удаашиг 오래된. удааны үр гэдэг багхгүй юу? Тэр үр гинэ. За тэгээд 혹시 дээрэс нь 어비였으면 어비였인데. 어비였. obvious 어비였 гэдэг 저식이네. хүн төрлийн ашиг бактери орсон гэж хичээл оржин дараа заалгыг төв хүлээж аваарай. 자, 그렇게 넘어가고요. 그 다음에 또 여기 오니가 있죠. 여기 오니는 제주산 양파예요. 양파에서 얻은 천연 유래 성분. За тэр нөгөө таван төрөлтөн байна болохоор зэрэг хамгийн түрүүнд одоо нөгөө сонгон орсон байгаа. 네, 엄선은 제주도гийн сонгон гэж шүү. 네, 여기까지 알고, 그 다음에 또, 여기 LSD, 여기 그림 이미지 보면 알죠? 여기 보면 에리스리톨이나 자일로톨, 그 다음에 프락토 올리고당. 그러니까 설탕이나 뭐 이런 당분을 집어넣은 게 아니라, 요런 걸로 단맛을 조금 낸 거죠. За энд болохоор ингээд харах юм бол энэ болохоор одоо нөгөө нэг амтыг нь тийм ээ одоо ямар нэгэн тийм ээ хими орс найрлага оруулахгүй тулд амталсан гинэ олив одоо пиритэг уйли гэдэг нэг юм ам чихэр анны оронд хэрэгэлдэг юм байдаг. Жайлитиг хэрэгэлсэн байна. За энэ нь болохоор иристириутүли гэж бас нэг чихэрлэг амт оруулахын тулд тэр энд хэрэгэлдэг бас нэг тийм найрлага байдаг юм байна. Байгалийн гаралтай. 네. 자, 그래서 이게 맛있어요. 이렇게 드셔보셨겠지만, 우리 몽골 사장님들은 안 드셔봤잖아요. 그러니까는 이렇게 생겨서 블루베리 요거트 맛이야, 먹으면. За энэ болохоор плюбери гэдэг амтаад үзэх юм бол одоо нөгөө тараг гэдгийг шүү дээ. Янз бүрийн жимсний тарагтай ер нь төстэй юм байлээ гэнэ автанд. 네, 그래서 여기 들어간 것도 블루베리 가즈, 크림베리 가즈, 그다음에 천연 요거트. 그래서 그 맛이 나요. За тэгээд яг одоо нөгөө нэг чихэрлэг жимсээрээ тийм гоё амт амтагдчихсэн ууж утсан хүмүүс байгаа хаа гэнэ. 자, 다양하게 또 즐기는 방법도 있는데, 이거는, 기존 친생 유산균은 식전에 먹잖아요. 식전에 먹으라고 하는데, 요거는 아무 때나 먹어도 돼. 아무 때나. За ихэвчлэн бид нар ашид бактерийг тийм хоол идэхийнхаа өмнө уух юм бол илүү үр дүнтэй гэж ярьдгийг шүү дээ. Энийг бол хизээч уусан болно гинэ. Заавал 또 따뜻한 음료나 찬 음료에 넣어 마셔도 된대요. тэгээд өмнө нь болохоор бид нар уучаад нэг тийм ээ гэрийн температурыг уусгаж өгдөө шүү дээ. Ер нь нөлөөлөхийн дээр бол илүү үр дүнтэй гэж ярьдаг байсан. За энийг болохоор зэрэг зүгээр заавал усаар биш ингээд тийм ерөөдөө гэрийн температурыг ундаа найруулад уусан ч болно. 네, 앞으로 또 슬림바디 챌린지도 또 다이어트에 또 프로그램도 있을 때, 그럴 때 세이크하고 같이 섭취해도 된대. 세이크에 같이 넣어서. Шейк одоо нөгөө коктейл гэдэг шүү дээ. Коктейл нь ч гэсэндээ найруулад ууж болно. Янз бүрийн аргаар ингээд өөрийнхөө амтыг одоо сонирхлоор ингээд ууж болно. 저는 그래서 혹시 해가지고 파워비타 에너지에도 이렇게 먹어봤거든요. 그래도 괜찮더라고요. Би болохоор зүгээр нөгөө нэг өөрийнхөө сонирхоо хол татагдаад нөгөө пауэр витамин байдгийг шүү дээ. Өмнөөс үуч ундаа шиг ингээд найруулж өгөө. Тэрэнд бол хийж уусан чинь гоё яасан. 네, 그래서 뭐 아이부터 어른까지 누구나 드시면 좋을 것 같아요. За тэгээд бүгдээрээ хамтдаа тийм хүүхэд гэр бүлээрээ ч гэсэндээ хүүхэд том хүн гэд бүгд уухад боломжтой. 네, 이거 다 읽으려면 시간 가니까 그래서 반드시 아까도 제가 얘기했죠. 유산균 꼭 챙겨 드시라고. 그래서 친생 유산균하고 요 포스트하고 같이 꼭 드세요. За тэгээд ихэвчлэн та бүхэнд энэ одоо өмнө байсан тийм ээ 4 сарын хэрэглээ Монголд бол 2 сарын хэрэглээгээр гарсан байгаа тийм. За энэ ашлуутай хамт хоёулангийн хамт уугаараа гэдэг байгаа байхгүй юу? Тэгэх юм бол 네, илүү үр дүнтэй. 네, 가격은 그렇게 뭐 저렴하진 않아요. 그래도 장 건강을 위하신다면 이게 5,000셀이 들어가 있어요. 이 한 포에. За энэ болохоор зэрэг тийм үнийг харах юм бол нэг тийм хямдхан бол биш ээ гинэ. За тэгээд ер нь бол их одоо ашиг бактерийн тоон их өндөр юм байна л да. 500 тэрбум гинэ.
네, 그래서 그래, 항상. 건강은 선택이 아닌 습관이라는 거 꼭 기억하시고, 요걸 한 단불 먹었을 때 15조 셀과 함께 30일 장 건강을 위해서 반드시 За 드시기 тэгээд 30 바랍니다. ширхэгтэй учраас бүтэн сарын туршид уух хэрэглээ маань 37,800 won юм байна. 네, 지금 한국은 A케어에서 이거 챌린지 하고 있거든요. 오늘부터. 그래서 이거를 꾸준히 30일 동안 하면 포인트 업 준다고 하거든요. 그래서 우리 한국 사장님들은 다 참석했으면 좋겠어요. За тэгээд солонгос байгаа хүмүүст солонгос байгаа хүмүүст зориулаад яасан гинэ. Хэрвээ энийг ингээд челленж гаргасан байгаа 30 өдрийн туршид тасралтгүй тийм ээ тэр челленжийг нэгдэж чадах юм бол одоо нэг ийм ачлогтэр төгсөж байгаа PV оноогоо дахиад нэг нуглаад өгнө гэсэн тийм челленжид нэгдээрээ гэж өнөөдрөөс хэлж 네. байгаа шүү. 자, 이렇게 포스트 바이오틱스는 여기까지 하고, 가격은 얘기했죠. 자, 그 다음에, 자, 애터미 아크로패스 라임 리프터 V5 마이크로콘 패치. 어렵다, 그쵸? 한번 해보세요. За ямар ч ясан ямар хэцүү юм те хил амбуу гурчихмаа. За өршлөөний эсрэг үйлчилгээтэй маричи маргу бүчөө бүс. Энийг болохоор ингээд өршлөөний эсрэг үйлчилгээтэй Акуро PC гэдэг тийм одоо V5 гэсэн өршлөөний эсрэг тийм маск юм байна тийм. 어렵죠? 자, 이제는 Энэ 바르는 болохоор энгийн 잠깐만요. 네. цайруулах үйлчилгээтэй, өршлөөний эсрэг 음흠. үйлчилгээтэй гэж шүү. 했어요? 네. 네. 그래서 이제는 바르는 시대가 아니고 전달의 시대랍니다. 전달. За тэгээд одоо ингээд нөгөө нэг гараар дүрхэх шаардлагагүй энэ одоо тийм маскыг тавих үед л зүгээр энэ ингээд дамжуулалт хийн гинэ. Зөв өөрөө л дотор нь яваад дамжуулалт хийх юм биш үү манайх. Одоо ерөөсөө ингээд гараар дүрхээд байдаг үе цаг үе өнгөрсөн шууд дамжуулъя. 자, 저희도 이게 출시되자마자 샀거든요. 지금 품절이에요. 품절이긴 한데 한 달 더 저희는 다 썼고 지금 요거 이마 붙이는 것만 하나 남았는데 진짜 효과 있어요. 요 팔자주름 요런데 눈가 여기 요 이마 여기 주름 다 효과 있거든요. 피부 속까지 들어가기 때문에 효과 있으니까 우리 반드시 써봤으면 좋겠어요. За тэгээ энийг ингээд хэрэглээд үзээрэй гэн уушлаараа би ч гэсэн хэрэглэж үзээгүй аа штэ энийг одоо. За тэгээд үнэхээр өөр гинэ. Одоо ялангуяа бид нар чи ингээд энүүгээр ингээд тийм ээ нөгөө гунгийн өрчлөө тий. За тэгээд ялангуяа энд ихнээснээс болоо тий энд ингээд өрчлөө авдгийг штэ. За тэр өрчлөөн дээрээ дүрхэж үзсэн чинь үнэхээр өөр юм бэлээ гэж шүү. 자, 아까 다 리더라 그랬죠? 자, 리더는 자, 이런 신제품 나오면 빨리 내가 사서 써봐야 되는 거예요. За тэгээд энд байгаа бид нар бүгдээрээ сая хэлсэн шүү дээ тий би лидер гэ бүгдээрээ хэлсэн. Лидер хүн чинь шинээр гарсан бүтээгдэхүүнийг маш хурдан хэрэглэж үзэх хэрэгтэй байхгүй юу? Яг өнөөдөр захиалга хийдаа байлчиндээ. 자, 그래서 우리가 주름이 안 생기면 좋겠죠. 근데 저도 항상 여기 팔자주름이 되게 고민이거든요. 그래서 주름의 원리는 20대 중반부터 콜라겐이 감소하기 때문에 그래요. За тэгээ бид нэр ингээл ерөнхийдөө 20 гараад 40 төхөөл ирэхээр ингээд өршлөө үүсээд ирдэг шүү дээ. Яагаад өршлөө үүсдэг вэ? Шууд өршлөө үүсдэг байхгүй юу? Гэнэ 20 нас хүрээд коллаген нь ингээл тийм ээ ерөнхийдөө ингээл хүний биед байх хэвээр байсан коллаген нь багасаад ирдэг байхгүй юу? Тийм учраас л өршлөө үүсэх ерөөсө шалтгаан коллагены одоо хүний биед багаснаас юм аа. 그러면서 40대 이후가 되면 급격히 탄력이 저하되는 거예요. За тэгээ 40 нас хүрээд ирэх юм бол тийм ээ арсны үеийн хатан байдал байхгүй болоод арс суулралт үүсээд ирдэг. 그래서 표정에서도 나타나고 깊은 주름이 이제 정착을 하고 있는 거지. За тэгэл 40 гараад ирэх юм бол тий арс суулраад унжаал тий за дээрэс нь бүр ингээд өрчлөөний зураас хүртэл мэдрэгдээд гараад ирдэг. 네, 그래서 이제는 겉에 이렇게 바르는 것만으로는 진피층까지 충분히 도달하기가 어려워요. Тэгээд ерөнхийдөө бол бид нар одоо түрхээл тийм ээ ийм сайн найрлагатай тийм сайн найрлагатай түрхээд байгаа зүйлүүдээр бол мэдээж сайн ч гэсэндээ илүү хурдастай илүү түргэн хугацаанд дараах хэмжээ авъя гэж бодож байгаа бол энийг хэрэглээрэй. 네, 그나마 우리 앱솔루트는 이제 뭐 진피층까지 들어가긴 하지만 그래도 나노 입자가 30이잖아요. 더 작은 게 아마 요거가 추가되면 좋을 거예요. 알겠습니다. 자, ингэж
Яг абсолют ч гэсэндээ сайн найрлагатай шүү дээ. Одоо абсолютээр дүрхээд байдгийн шүү дээ. Абсолюттэй ч гэсэндээ дүрхэн жухал ч гэсэндээ энэний найрлаганд нь болохоор абсолютээс их нүдэн харагдахгүй маш нарийн тийм одоо нөгөө микспорт технологитой учраас арсны гүнсүг сүг ингэж одоо маш хурдан хугацаанд нэвчиж орох тийм найрлагатай юм аа. 네, 또한 수분이 부족하면 또 주름이 또 생기죠. За тэгээ ер нь бол ингээд бас нэг үрчлээ үүсэх бас нэг шалтгаан нь бол ингээд хуурайшаад байдаг арьс нь дотор талын чийжлийг хангаж өгөхгүйгээс үрчлээ их үүсэж эхэлдэг. 네, 그래서 나왔습니다. 정확하게 안전하게 설계를 했죠. 그래서 우리 제일 고민되는 거 미간, 그쵸? 그다음에 짜글짜글 눈가주름, 그다음에 팔자주름. 자, 없애고 싶죠? За тэгээд илүү баталгаатай одоо тийм ээ оновчтой гэж яддаг шүү дээ. Сайн эмчтэр хөстө оновчтой тодорхой иншээ олъё гэдэг шүү дээ. Тэрэн шиг илүү оновчтой, илүү баталгаатай тийм ээ одоо илүү залуужаа яг асуудалтай байгаа хэсэгдээ би илүү тийм ээ анхаармаар байна гэж бодож байгаа бол энийг хэрэглээрээ ихэвчлэн одоо хаана үүсдгүү гэхээр зэрэг талиаг гэдэг нь болохоор ерөнхийдөө арьс судралтыг хэлж байгаа байхгүй юу. За тэгээд эсвэл ямар нэгэн байдлаар одоо нөгөө ингээд толбнууд гарч ирээд байдгийг шүү дээ. Өөрөнд мэдэхгүй мэнх шиг тол тийм толб гарч байгаа. За дээрэс нь гунгийн үрчлээ, нүдний дорчлын үрчлээ. За энэ эсүүдээ санаа зовж байгаа бол энэ маскыг хэрэглээрэй гэнэ. 네, 그래서 많은 분들이 요거를 없애려고 어디 가요? 병원에 가서 뭐 해요? 보톡스도 맞고 여기저기 그죠? 손을 대잖아요. За тэгээд одоо нөгөө гүн үрчлээнд ч гэсэндээ илүү үр дүнтэй гинэ. Гүн гарсан үрчлээнд ч гэсэндээ үр дүнтэй. Ихэвчлэн хүмүүс одоо нөгөө ингээд те гүн гарсан үрчлээгээ тийм ингээд тэнээлэл хийн тул яадаг гэлээ ботокс хийлгээ тариад хариулахаар эмгэгт очдөг байгаа. Энэ тийм хэмжээний үр дүнтэй. 자, 20대들도 20대, 30대도 이런 고민이 있더라고요. 종실 심장님도 오자마자 요거를 붙이더라고요. 여기다가. Тэгээд эрэгтэй хүмүүс ч гэсэндээ анхаардаг байхгүй юу да гинэ. Манай түншил мастер маань ч гэсэндээ эренгүүтэл одоо нэг гадаад яваад эренгүүтэл шууд эндээ ингээд яг нэг үрчлээ гардаг хэсгүүдээ нагаад байсан байхгүй юу. 자, 그래서 우리 이름 참 어려워, 그죠? 예, 아크로패스 라인 리프터와 마이크로콘 패치에 특별한 게 있습니다. 자, 첫 번째는 집중 주름 탄력을 개선해주고 За энэ нэгдүгээрт нь болохоор зэрэг ерөнхийдөө яг тодорхой гарчсан байгаа тэр үрчлээ. За тэгээд арьс сулралтыг бол энд нөлөөлж өгнө. 그다음에 Одоо үүсгэх ёстой үйлчилгээнүүдийг хийж байгаа нэ. 네, 마이크로 코니는 요 바늘 이렇게 바늘 모양 있잖아요. 그걸 뜻하는 거거든요. 그게 정확하게 흡수를 해주는 그런 특별함이 있고요. Майкрокон гэдэг байгаа байхгүй юу? Майкрокон гэдэг нь болохоор зэрэг энэ ямар энэ майкрокон дотор орсон байгаа ямар үйлчлэгээтэй юм бэ гэдгийг л хэлж байгаа шүү. 그다음에 세 번째로는 이제 인체 적용 시험을 했어요. 그래서 안티에이징 효과가 있어요. За тэгээд энийг болохоор 3 дахь нь болохоор зэрэг одоо нөгөө хүний бодит туршилтыг хийж үзсэн гинэ. Бодит туршилтыг хийж үзээд бодит үр дүнгийн баталчихсан. 네, 그래서 고민되는 부분을 직접 붙임으로써 안전하게 정확하게. За энийг тэр наахтаа тий нүрийнхээ бүх хэсэгдээ биш яг асуудалтай байгаа яг үрчлээ үүсэж байгаа тэр хэсэг дээр яг нааж өгнө. 네. 자, 그다음에 이제 여기 보면 히알루론산 잘 아시죠? 히알루론산이 피부 보습 강화 및 수분 충전까지 해주고요. Херолизсан гэдэг одоо нөгөө нэг тий арьсыг чийгшүүлэх найрлага байдаг шүү дээ тий. Тэр нь болохоор арьсны гүнд нэвтэрж орж арьсанд хэрэгтэй байгаа тэр чийгшлийг нөхөж өгөх үйлчилгээ тий найрлага орсон байгаа. 네, 그다음에 5가지 복합 비타민이 들어있어요. За тэгээд 5 төрлийн арьсанд хэрэгтэй арьсан шим хичээл өгөх витамины төрлүүд орсон байна. 그래서 비타민 A, E, C, B3, B5. За витамин A, E, C, B3, B5 гэсэн энэ бүх одоо арьсанд хэрэгтэй тэр витамины найрлагуудыг оруулсан. 네, 그래서 피부톤을 올려주고, 그다음에 콜라겐 재생 촉진도 해주고, 항산화 효과도 있고, 뭐 기미 잡지 이런 거, 그다음에 멜라닌 전달 차단, 진정, 피부 장벽 강화까지 해줍니다.
За тэгээд энэ витаминуудын төрөл нь тус тустай өөр өөртөө найрлагатай. За A витамин гэх юм бол коллагеныг бас ингээд коллагены нийлэгжилтийг дэмжиж өгдөг байгаа. За тэгээд антиоксидант үйлчилгээтэй A витамин болохоор зэрэг. За С витамин С нь болохоор зэрэг ерөөхдөө нөгөө нэг ингээд цайруулах тийм ээ арсыг 1 тонн ингээд өргөж гэрэлтүүл цайруулж өгөх үйлчилгээтэй. За B3 нь болохоор зэрэг мелаин одоо мелаин гэдэг чинь одоо нөгөө нэг тий арьсанд цаанаасаа одоо сив гараж ирэхгүй байхаар хамгаалах ёстой тийм эс байгаа шүү дээ тий. За тэр эсийг ингээд тэр эсэнд бас нөлөөлж өгдөг байгаа. За витамин 5 нь болохоор зэрэг арьсыг нөхөн төлжил дахин сэргийхэд өөрчлөгдөж жинхэнэ өөрчлөлтийг ингээд хүчтэйгээр өөрчилж өгөх үйлчилгээтэй. 네, 그다음에 PDRN이라고 해서 이제 연어에서 찾아낸 피부 조직하고 유사한 DNA 성분이 있어서 콜라겐 생성을 해주고 피부톤을 개선을 해줍니다. За тэр бас нэг найрлага DNA гэж. За энэ нь болохоор зөв коллагенийг одоо нөгөө нэг дахин коллагенийг одоо арьсанд дахин коллагены нийлэгжилтэнд дахин нийлэгжилтэнд одоо ингээд тусалж өгдөг хамгийн чухал ийм бас нэг юу вэ? Арьсны өнгийг бас дахин сэргээж өгдөг ийм чухал найрлага бас нэмэлтээр орсон гэж. 자, 그다음에 또 세 가지 탄력 펩타이드가 있습니다. За тэгээд арьсыг одоо ингээд батбих болгож өгөх 3 бас өөр тусгай найрлага бас орсон байна. 네, 이게 어렵긴 한데 요 아세틸이라고 요 앞에 앞자만 알려드릴게요. 요거는 표정 주름에 도움이 되고요. 그다음에 그다음에 요 알지닌은 뭐 피부 밀도, 탄탄한 피부결을 해주고 그다음에 요 팔미도는 이제 콜라겐 생성을 해주는. 첫 번째 다시 한번. 아세틸이라고 돼 있는 거는 요거는 표정 주름에 도움이 되는. 보장 이게 깊은 주름 말씀하죠. За энэ гурван янзын хамгийн чухал найрлага нь болохоор одоо хүчлийн эсрэг хамгийн чухал гурван найрлага нь болохоор хамгийн нэгдүгээрт нь болохоор зэрэг одоо ингээд одоо гүн үүссэн хүчлээ гэж тийм гүн үүссэн хүчлээнд чухал үүрэг гүйцэтгэх найрлага байгаа. За хоёрдугаарт нь болохоор арьсны нэгтаршил гэж байдгийг шүү дээ тийм ээ. Арьсны нэгтаршил одоо ингээд сулраа сэрэгчих юм бол бас үрчлээ үүсэх. Тэр нэгтаршилланд бас тустай найрлага орсон байна. За гуравдугаарт нь болохоор зэрэг коллагений дахин одоо нийлэгжилтэнд туслах ийм 3 хамгийн чухал найрлага орсон. 다 했죠, 세 가지? 네. 네네. 결국은 콜라겐으로 세우고 주름 완화를 해주고 그다음에 피부를 꽉 채워준다는 거예요. Эзэн нэгтгээд хэлэх юм бол тийм ээ үүссэн байгаа өвчлөлийг ингээд тэнээлгэж өгөөд за дээрэс нь арьсны нягтаршил сэргэгсчин байгаа тийм арьсны нягтаршиллыг дахин ингээд нягтаршуулж өгөөд за хамгийн сүүлд нь болохоор зэрэг коллагений нийлэгжилтэнд тусалж өгөхөөр коллагеныг ингээд одоо солонгосоор пак гэдэг чинь солонгосоор одоо монголоор бол ингээд нийлэгжилтийг ингээд дүүргэж өгнө гэсэн. 자, 그래서 여기 보면 이것도 다 설명 이렇게 된 것 같고 그다음에 요거 아까 어려운 얘기인데 요것도 보면 그쵸? 같은 맥락이죠. PD, 알렌 아까 설명했죠. 아까 콜라겐 뭐 이런 피부 탄력, 잡티, 뭐 브라이트닝 효과, 또 윤기 내주고 그다음 보습력 이런 것까지. 그다음에 컨디션이 떨어진 피부의 즉각적 개선도 해준다는 거. PDRN의 효능 효과예요. Бас ийм давхар бас үр дүнгууд ямар үр дүнгууд гарах вэ гэхлээр зэрэг арьс ингээд бат бих болсон арьс чангарсныг бас ингээд тий коллагены одоо нийлэгжилтэй арьс айгуугаа ингээд чигшилтэй бат бих болсныг харна. За дээрэс нь арьсны яг асуудалтай гэсэн хоёрдугаар нь арьсны яг асуудалтай хэсэгт очиж ингээд очиж ингэж үйлчилж байгаа тэр хэсгийг бас арьсан дээр байгаа асуудлаас ингээд илэрч гарч ирэхийг харна. За гуравдугаарт нь болохоор арьс маань ингээд гэрэлтэж байгаа тийм ээ арьсны өнгө маань ингээд нэг л аймаад нэг л ингээд гэрэлтсэн өөр болж байгааг ингээд харах боломжтой. За дөрөвдүгээрт нь болохоор зэрэг миний арьс өмнөхөөсөө илүү ингээд чиглэг болсон байгааг олж харна. За 마지막에 뭐라고 했지? 잠깐만. 마지막. 예, 잠깐만. 마지막에 요거는 이제 컨디션이 네네. ерөөхдөө одоо нэг ингээл нэг л өнгөгүй нэг л ингээд одоо нэг гэрэл гэгээгүй ингээд болчихсон арьс байдгийг шүү дээ тийм арьсыг илүү гэрэлтэй илүү эрч хүчтэй болгож өгнө. 네. 요거 아까 여기 보면 이제
마이크로콘이 있잖아요. 그죠? 요거는 이제 우리 머리카락의 3분의 1 아주 가는 굵기를 말하는 거예요. За ಈ майкрокон гэдэг нь болохоор юу хэлээд байгаа юм бэ гэхлээр зэрэг за хүний үсээр ярих юм бол 3.1 ингээд хуваасан юм шиг тийм нарийнхан ширхэг одоо микроскопоор харах тийм нарийнхан ширхэгийг одоо хэлж байгаа юм. молекулыг хэлж байгаа гэх юм уу 네, тий. 그래서 아마 붙여보신 분들은 알죠? 이렇게 돼가지고 요게 바늘로 돼 있잖아요. 여기가 이렇게 뜨면 이게 바늘로 돼 있어서 이렇게 붙일 때 따끔따끔 하거든요. 처음에는. 그쵸? 다 붙여봤죠. 이렇게 해서 За 여기다 ингээд 딱, энийг ингээд хуулаад авах юм бол ингээд зүү шиг ийм нарийнхан ийм юу шигтгээтэй ингээд жоохон яг үрслээтэй ялталтай хэсгээр ингээд яг тэр зүү шигсгийг нь арьс руугаа харуулад наах тэр зэрэг жоохон ингээд чим гэдэг нэг жоохон ингээд яаж байгаа хадгаж байгаа юм шиг мэдрэмж төрнө. 그래서 붙일 때 요거를 막 문대서 붙이면 안 되고요. 이렇게 띄어서 이렇게 꾹 누르세요. 꾹 이렇게 눌러서 붙이고 뭐 한 3, 4시간 아니면 잠잘 때 붙이고 자도 괜찮다고 했어요. Тэгээд ингээд 응? арьсан дээрээ ингээд наах үедээ зүгээр ингээд тавих биш ингээд арьсан дээрээ маска ингээд тавьсан хэсэг дээрээс жоохон ингээд нэлээд ингээд гарч өгөх хэрэгтэй гинэ. Тэгэх юм бол илүү сайн одоо нөө доктор цаадын дамжуулалт илүү хурдан байх юм байна л да. За тэгээ энэ маскыг бол тавиад унтсан ч болно гэж. 그래서 2주 동안 많은 분들이 임상 실험을 했더니만 이렇게 좋아졌습니다. 2주 후에. За 2-7 хоногийн дараа ингээд туршилт гинэ. Туршилт хийсний дараа ингээд өөрчлөлт гарсан дүрхүүд байна. 2-7 хоногийн дараа. 네, 그래서 안티에이징 효과가 있었다는 거 이렇게 15.16%가 좋아졌습니다. 2-7 хоногийн дараа 15.16% тийм ээ. Миний арьсанд ингээд өөрчлөлт гарсан байна гэсэн. 네, 그래서 여기 보면 팔자주름이 앞에 부분만 할게요. 15% 개선, 그 다음에 리프팅이 29, 그 다음에 피부 밝기가 1.1%, 그 다음에 피부 보습이 15, 그 다음에 피부 탄력이 6, 이렇게 개선이 됐어요. За энэ нь болохоор хувийг заасан байгаас манайхан хамгийн ихний юун дээр за тэгээд палжаа журам гэдэг гунгийн журам болохоор 15.16%. За тэгээд 피부 리팀 뭐지? 리피팀? 응? 피부 이렇게 올라가는 피부가 이렇게 За энэ болохоор 리프팅 됐다는 거. арьс ингээд арьс унжилт болохоор зэрэг 29.82%. За арьсны цайралт болохоор 1.52%. За арьсны чийгшил болохоор 15.34%. За арьсны уян хатан байдал тийм ээ. арьсны уян хатан байдал болохоор 6.65%-аар ингэж гарсан нь судалгаагаар батлагдсан. 보면 또 옆에 소비자 만족도도 되게 높죠. 리프팅 개선 만족하는 분이 94.3%, 탄력 개선 만족도가 91.4%, 팔자주름, 그죠? 팔자주름이 89.5%, 그다음에 사용성의 만족도도 95.2%, 전반적인 만족도가 92.4%예요. 뭐 거의 만족한다는 거예요. За тэгээ энэ хажуу талд нь болохоор хэрэглэгч нарын одоо сэтгэл ханамжийг одоо судалгаагаар харуулсан байгаа юм байна. За тэгээд хамгийн нэгдүгээрт нь болохоор зэрэг хоёр дахь энэ хуудсыг ингээд хуваацсан байгаа. Хуваацсан байгаагийн хоёр дахь хуудас нь нүүрнэ гэсэн үг шүү дээ. За нэгдүгээрт нь болохоор зэрэг арьсны өргөлт 94.3% гэж байна. За арьсны уян хатан байдал, аюун хатан байдал болохоор зэрэг 91.4% гинэ. За тэгээд гунгийн үрчлээ болохоор зэрэг 89.5%. За тэгээд хэрэглэж байх хугацааны сэтгэл ханамж тийм ээ ханамж гэсэн чинь 95.2% гинэ. За тэгээд сэтгэл ханамж өмнөхөөсөө яг одоогийн байгаа харьцуулалтын сэтгэл ханамж гэсэн чинь 92.4% гэж хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн одоо нөгөө юу байна шүү. 네, 그래서 이 제품은 어떻게 구성이 되어 있냐면 옛날에는 이렇게 한 팩에 다 들어 있었잖아요. 지금은 이렇게 이마에 붙이는 거 요거 5개, 그다음에 팔자나 눈가에 붙이게 2개씩 들어 있어요. 2개씩 해서 10개 이렇게 들어 있거든요. Өмнө нь болохоор ингээ бөөндөн зардаг байсан байхгүй бөөндөө үнэтэй болохоор нэг авч чаддаггүй байсан бид нэ. Одоо болохоор ингээд нэг паучиг юм уудандаа болохоор зэрэг 20 орсон байгаа биш 10-аар савлагдсан юм байна. 이게 여러 가지 열개도 들어가 있고 5개도 들어가 있고 여기 이렇게 여기나 눈가에 붙일 수 있는 거 2개씩 해서 10개.
Одоо нэг дотроо ингээд 10 ширхэгтэй байгаа нэ нүдний доороо наах. За тэгээд энэ гүнгийн үрчлээ энэ хэсэг дээр наах ингээд хуваагаа жижигхэн болгоо дотроо 10 ширхэгтэйгээр ингээд савлагдаж гарсан байгаа. 그러니까 10파우치라고 하고 20개수로는 20개 들은 거지. Тэгээд болохоор зэрэг ерөөхдөө ингээд одоо нүдний дотор чи 2-ыг наан штэ 2-ыг наан. Тэгэхээр тэрийг нийлүүлэх юм ерөөхдөө 20 ширхэг гэсэн үг юм байна л да. Яг хоо хэрэглэхдээ 10 ширхэг 10 ийм ууттай гэсэн үг байхгүй юу? 그리고 요거는 이마에 붙이는 거는 이렇게 해서 5개 들어있어요. 5 За 패치. ингээд энэ духан дээр наах нь болохоор 5 ширхэг байгаа дотроо. 자, 그래서 제가 이렇게 리뷰에 많이 좋다고 많이 나와 있더라고요. 그래서 제가 하나 포온 게 있는데, 이번에 이제 눈가 주름, 여기 눈가 이렇게 붙였는데, 3일 붙였는데 되게 좋아졌죠? За 여기, тэгээ би ингээд энийг ингээд 3 өдөр ингээд дараал нь наасан. Тэгсэн чинь нүдний доотлол үнэхээр өөрчлөлт орсон байгаа зү. 네, 그래서 사이트에 들어가서 리뷰 보면은 되게 효과를 많이 본 분들이 되게 많더라고요. 저도 사진을 전 거를 좀 찍었는데 지금 어디 있는지 없앴는지 좀 그렇거든요. 그러니까 우리 사장님들이 이거 샀을 때 한번 사진 본인 얼굴 이렇게 찍고 요거 이제 붙이고서 효과 본 거 이렇게 찍고 비포 애프터 하면 좋을 것 같아요. Одоо сайтн дээр ингээд тийм ээ бодит үр дүнгээ үзээд ингээд 6 тавьсан хүмүүс их олон байлээ гинэ. Тэгээ та бүхэн ч гэсэн энийг хэрэглэхдээ өмнөх 6 аваад хэрэглэсний дараах 6 ч гэсэндээ харьцуулт хийгээрэй. 네. 자, 그래서 사용 방법은 이제 세안한 후에 토너 정도 바르고 이게 여기가 촉촉하면 안 돼요. 여기랑 붙이는 데가 촉촉하면 이게 떨어질 수도 있어. 그래서 이렇게 좀 건조한 상태에서 붙이는 게 좋아요. За тэгээд хэрэглэх арга нь болохоор зэрэг нүрээ сайхан оройн арьс ашиглагаа бүгдийн сайхан цэвэрлэх арчилгаагаа бүгдийг хийчихэд тооноор л ингээд дүрхээр гинэ. Яг л арьс хэтэрхий чигшил өгсөн байдалтайгаар тавих юм бол энэ ингээд унаад авах учраас тийм учраас жон гараараа дарж өг гэж штэ тий. Тийм учраас зөвхөн тооноор дүрхээр шууд өгөх хэрэгтэй гэж тавих хэрэгтэй. 네, 반드시 3-4시간 이상 붙이고 있고요. 만약에 외출할 경우에 내가 어디 뭐 좋은 결혼식에 간다 이럴 때는 2시간 전에 그거 붙이고 이렇게 띄고 화장하면은 훨씬 여기가 팔자주름이 없어 보인다고 하니까 한번 그렇게 해보세요. За тэгээд ерөөхдөө нэг 3-4 цаг ингээд байх хэрэгтэй. Маска тавьсан бол тэгж бодоод хэрвээ тий ямар одоо тийм ээ баяр ёслолд явах гэж байгаа бол тийм ээ 2-3 цаг ингээд тавьчаад аваад тэгээд 그거 띄고 화장 꼈다가 또 다시 붙이면 안 돼요. 이거는 한번 붙이고 무조건 3-4시간 이상 유지하는 게 좋아요. 그리고 아마 낮에 그 화장한 다음에 기조 말리는 거 다 말라놓고 화장해야죠. 네, 아니면 그거를 이제 건조한 상태에서 이걸 붙이고 다른 데는 이렇게 화장해도 괜찮아요. 여기만 닿지 않게 여기가 이제 촉촉하면 이게 떨어지거든요. 아니면 이제 가기 전에 이제 건조한 상태에서 이걸 붙이고 난 다음에 2시간 하고 그다음에 띄고서 이제 화장을 하셔도 되죠. За тэгээд ерөнхийдөө бол ингээд тий 50-д унтаж болно гэсэн шүү дээ. Тэгээ мэдээж эн чинь нөгөө бүх хэсэг дээр биш яг энэ хэсэг дээр л тавьж байгаа хүмүүс энэ хэсэг дээр тавьж байгаа шүү дээ. Тэр хэсэг дээр тавьчаад үлдсэн хэсэг дээр яг хөө ингээд ямаа дүрхэж болно шүү дээ. Тийг хэрвээ гадагшаа гарах гэж байгаа бол тий дүрхчаад тэгээ сууд дээр нь 2-3 цагийн дараа авчаад тэгээд шууд одоо нөгөө одоо нүүрний тос мос юмнуудаа бүгдийг дүрхээд тэгээд одоо гоо сайхан хийгээд дүрхээд гарч болно. 메이크업 хийгээд гарч болно. 네, 그래서 가격은 요게 아까 구성 얘기했죠. 그래서 59,800원에 지금 이제 일시적으로 포인트 3만 포인트 주거든요. 그래서 원래 기본 포인트는 25,000인데 지금 사시면 이제 지금 품절됐어요. 그래서 아마 3월 말까지인가는 3만 포인트 주는 걸로 알고 있어요. За одоохондоо сайтн дээр байхгүй болчихсон байгаа. За тэгээ энэ одоо нэг оногийн өсөж гарч ирнэ гэж яах шиг байсан. 30 мянган PV-тэй гарч ирэх юм шиг байлээ. За тэгээ 59,800 оноор за 25 мянган PV-тэй өгнөд бол одоо оноо нь өсөд 30 мянган PV-тэй болж гарч ирэх юм шиг байгаамаа. Одоохондоо дууссан байна. 자,
그래서 제품 강의는 이렇게 됐고요. 자, 우리 사장님도 아까 손 제가 물어봤잖아요. 나는 리더인지. 그래서 이렇게 사업에는 단계가 있어요. 우리 사장님들은 아직도 소비자 단계인지, 파트너 단계인지, 그리고 리더 단계인지, 본인들은 아시잖아요. 여기 보면 파트너하고 리더하고 차이가 있잖아요. 파트너는 뭐든지 내 실적 중심, 그다음에 나의 성공을 원하고, 이제 배우는 단계고, 동기 받는 사람이에요. За энэ дээр болохоор зэрэг те би яг жинхэнэ тийм ээ яг аль хэсэгт би хамаарагдаж байгаа вэ гэдгийг сая би бас асуусан та бүхнээс те. За одоо үнэхээр лидер хүн болвол тийм ээ лидер хүн болвол зөвхөн одоо лидер хүн гэж байгаа бол та одоо нөгөө маш хариуцлагатай байх хэрэгтэй. За дээрэс нь би өөрөө биш хэн нэг амжилтанд хүрэхийн төлөө хичээдэг байх хэрэгтэй. 자, 리더는 내 실적 중심이 아니라 조직 성장 중심, 팀의 성공, 그다음에 가르치는 단계, 그다음에 동기를 주는 사람. За лидер хүн гэдэг маань болохоор зэрэг би өөрийгөө голчлох биш тийм ээ хэн нэгнийг ингээд ойлгодог хэн нэгнийг тий багийнхаа гишүүдийг аль болохоор тийм ээ амжилтанд хүрэхийн төлөө ингээд зөвлөдөг чиглүүлдэг бас ингээд ерөнхий ингээд чиглэлийг ингээд одоо удирддаг тийм хүний байр суурьтай байх хэрэгтэй. 네, 그래서 리더는 내가 잘하는 사람이 아니라 내 조직이 잘 되게 만드는 사람이. За тэгээд жинхэнэ лидер хүн гэдэг чинь тийм ээ би л өөрөө сайн хийхийг бодоод би л өөрөө сайн байх хэрэгтэй гэхээсээ илүү миний доотлын хүн надаас илүү хөгжиж явах надаас илүү бие даасан одоо тийм ээ хөгжиж цэцгэлж байгаад анхаарлаа хандуулдаг хүн байх хэрэгтэй. 자, 또 성공하는 리더의 원칙이 있어요. 자, 첫 번째, 리더의 책임감. 리더는 선택이 아니라 책임이다. За энэ дээр 1 2 3 4 гэж бичсэн байна тийм ээ. За лидер болвол одоо нөгөө сонголт биш ээ. Энэ одоо угаасаа хариуцлага гэнэ. 네, 또 리더는 사람을 이용하는 사람이 아니고요. 사람을 성공시키는 사람이 리더죠. Лидер бол хүнийг ашигладаг тийм ээ. Хүнийг ашигладаг биш. Хүн одоо тийм ээ. Хүнийг амжилтанд хүргэдэг хүн. 자, 진짜 리더의 모습은 어떤 모습일까요? 내가 먼저 행동하고, 먼저 참고, 먼저 희생하고, 먼저 성공하는 사람을 진짜 리더의 모습을 가진 사람이라고 해요. Жинхэнэ лидер хүний дүр төрх гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр өөрөө эхлээд үйлчлэрээ хийж харуулдаг. Эхлээд тийм ээ ямар ч үед бас төвчээртэй хандаж чаддаг. За тэгээд эхлээд би өөрөө эхлээд амжилтанд хүрсэн дүр төрхийг харуулахын тулд үйлдэл гаргадаг ийм хүнийг хэлнэ. 그다음에 우리 리더는 시스템의 연결을 잘 시켜야 돼. 줌이나 세미나나 교육이나. 그래서 리더가 사람을 키우는 것이 아니고 시스템이 사람을 키우는 거죠. За тэгээд 3 дахь нь болохоор лидер хүн гэдэг чинь би мэдээж тийм ээ системд орж ирэх нь тодорхой ойлгомжтой юм. За энэ системд ингээд хүмүүсээ холбож өгдөг. За тийм хүн байх хэрэгтэй. 네, 그다음에 성공하는 리더는 인정과 칭찬을 많이 해주래요. 그래서 사람은 인정받을 때 절대 떠나지 않는다는 거. За тэгээд жинхэнэ лидер хүн болохоор зэрэг бусдын тийм ээ одоо нөгөө хийж чадахгүй байгаа зүйлийг нь харж хэлэх биш. Тэр хүний сайн талыг нь тийм ээ тэр хүний сайн талыг нь магтаж өгдөг байх хэрэгтэй. 네, 그래서 작은 성장을 했어도 칭찬해주고, 그다음에 그 과정도 인정해주고, 칭찬해주고. Дээрэс нь тэр хүн мэдээж ямар ч нөхцөлтэй байж болно. Тэр хүний тэр нөхцөлийг нь эхлээд би хэцүү байсан нөхцөлийг нь яагаад гэхээсээ илүү эхлээд хүлээн зөвшөөрдөг байх хэвээр. Дээрэс нь тэр хүний хүлээн зөвшөөрөөд ойлгодог тэр хүний сайн талыг нь магтадаг байх хэвээр. 네, 저도 이런 리더는 아니지만 이런 리더가 되려고 노력하는 중입니다. Тэгээд миний хувьд ч гэсэндээ ийм лидер биш ч гэсэндээ ийм лидер болохын тулд өөрөө хичээж явна. 네, 그래서 제 강의는 여기까지이고요. 우리 사장님들 올 한 해도 또 여러 가지 계획과 목표들이 있을 줄 알거든요. 그래서 내가 리더인지
아니면 그냥 사업자인지 또 다시 한번 되돌아보시고요. 또 신제품이라 저도 또 익숙치 않아서 제대로 설명이 안 됐고 또 그럴 수도 있지만 우리 사장님들이 또 사이트에 들어가서 아니면 내가 직접 먹어보고 체험해보고 해서 많은 분들에게 알리는 그런 귀한 시간 됐으면 좋겠고요. 항상 우리 몽골 사장님들 응원하겠습니다. 암질트, 암질트. 그래서 제가 뭐 다음 주에 배워요. 이게 맞나요? 다음 주에 네, 배워요. 네. эх 7 хоног. 맞아요. За тэгээд ямар ч гэсэн би шинэ бүтээгдэхүүнийг өөрөө ууж хэрэглэсэн учраас та бүхэнд ярьж өглөө. Тэгээд хэрэглэж амжаагүй байгаа хүмүүст бол жоохон тий ойлгохдохгүй хэцүү санагдсан байж магадгүй гин. За тэгээд дараагийн 7 хоног бүгдээрээ хамтдаа уулзцаая. 네, 네. 감사합니다.